хэдэн хоногийн өмнө эхнэрээ хутга заазуур аптекаар зэвсэглэж, шүнжин талчлааж, тамлаж зовоосон залуугийн талаарх одоо постыг үзээд миний хувьд одоо чинь дургүйслээ хэлж илаа. Гэтэл өнөөдөр сонгой архын дүүргэд ус түгээдэг залуугийн талаарх одоо танаа тооны нэвтрүүлгийг одоо үзлээ. Бүр 2 дахин үзлээ. Үнэхээр гайхалтай юм аа. Тэгээд энэ бүгдээс миний хувьд юу гэж дүгсэн бэ гэхээр хүнийг магтах гэж бол яарах хэрэггүй, чөтгөлж байж мэдэн шүү. За хүнийг муулах гэж бол бас яарах хэрэггүй, бурханч байж мэдэн шүү гэж би хэлэх гэсэн юм аа. Эхнэрээ тамлан зовоодог тэр залуугууд үнэн бурханлаг, малийсэн, инээсэн, гоё, ганган тэгээ бас нэг лам хүний хажууд чи зураг авахулчээ. Энэ бол чөтгөл байгаа байхгүй юу? Гэтэл ус түгээдэг залуугийн хувьд өмс хувц, идэх хоол, хомсч гисэн үнэхээр сэтгэл гэдэг бол дэндүү агуу байхгүй юу? Ийм хүнийг л бурхан гэж би бодож байгаа. Тэгэхээр бид нар чөтгөр бурхнаа ялгахын тулд яарч дүгнэлтийг хэрэггүй юм байлээ хүний талаар.